өдрийн дургия за миний асуух гэж байгаа асуулт бол одоо сая бол ер нь бас зарим асуултууд маань давхцаж байна. Энэ 2.8 тэрбум төгрөгийн өртөө одоо байгууллагыг манай сонгон хайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг бас хүлээж авч байгаа юм байна. За манай сонгон хайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг бол улсын жишг эмнэлгээ энэ ч одоо том эмнэлэг. Тэгэхээр яг зүгээр хичнээн том эмнэлэг ч гэсэн энэ байгууллагын 2.8 тэрбум төгрөгийн өрийг хэн төлөх вэ? Ямар байгууллага төлөх вэ? Эсвэл одоо нөгөө буруудаа этгээдээр төлүүлнэ гэсэн ийм одоо ойлголт байгаа юу? Шүү гэж хэлжүүлж байгаа ийм хуулийн нэлтийн байгууллагын асуудлууд энэ дээр байгаа юу гэдгийг асууя нэгдүгээр. Хоёрдугаар тэгэхээр одоо яг энэ үйл ажиллагааг жигдрүүлж явуулахын тулд одоо мэдээж тухайн барилга байгууламжийн засвар үйлчилгээний ажил хийгдэж байгаа. Энэний төсөв мөнгө бас хаанаас гарч байгаа вэ? За үндсэн үйл ажиллагаа жигдэрч одоо тэр 30 ортой эмнэлгийн үйл ажиллагаа явахад одоо яг хэдийнээс эхэлж байгаа вэ? Эхэлсэн байгаа юу гэдэг энэ гурван зүйлийг нэгдүгээр асуудал дээр асуугаад хоёр дээр нь энэ баян шөнийн ахмадын эмнэлэг гэж эмнэлэг байдаг. Тэгээ энэ одоо санхүүжилтээс шалтгаалаад ажиллахгүй одоо зогсон байдалд орсон ингээ байж байгаа. Тэгэхээр ер нь бол энэ баян шөнийн ахмадын эмнэлэг бол нийслэлийн хэмжээний одоо бүх дүүргүүдээс ахмадыг одоо авч хэвтүүлдэг. Одоо олон жил энэ баян шөнийн ахмадын нэр эмнэлэг гэсэн нэршилтэйгээр явсан ийм эмнэлэг байсан. Тэгээ одоо санхүүжилтээр шалтгаалаад энэ ахмадуудын эмнэлэгтээ хэвтэж чадахгүй ийм нөхцөл байдалд хүрсэн байгаа даа. Тэгэхээр ер нь цаашдаа энэ нэгдсэн манай энэ жишг эмнэлэг дээр энэ уламжлалт ангаах ухааны эмнэлгийг одоо шилжүүлж ингэж энэ менежмент ингэж өөрчлөгдөж байгаа болвол энэ баян шөнийн ахмадын эмнэлгийг бас мөн энэ чиглэл рүү нь шилжүүлж одоо нэгдсэн байдлаар шилжүүлвэл яасан бэ гэсэн бас ийм асуулт асуумаар байна. Яг гэх юм бол одоо амбалтар дээр нэг нийслэлийн хэмжээний ахмадын эмнэлэг байцгаад за тэр эмнэлэг судлалын төвийг бас тийш нь шилжүүлээд ингээд энэ тэмдгүү болж байгаа учраас нэг үсэн жишг эмнэлэг рүү одоо баг шилжүүлээд нэгдсэн үйл ажиллагаанд оруулах яасан бэ гэсэн ийм бас саналтайгаар гурван асуултыг асууж байна. 3 дугаар амбалтар дээр байгаа ахмад насны эмнэлгийг цаашид одоо санхүүжилтийн асуудлыг хэрвээ шийдэх юм бол баян шүнийг гэхгүйгээр яг одоо над уламжлалт элэг судлалын төвтэй нийлүүлээд ахмадын орыг нийлүүлэлээр нь яг одоо аль журам дүрмийнхэн хүрээнд холбогдож болох юм санхүүжилтийн асуудал нь ч гэсэн болох юм байгаа юу. Тэгэх юм бол яг наа чинь энэ тэнд нэг 30 ортой 50 ортой гэжснээс нийлээд нэг хэмжээний одоо бас нэг статустай болчихвол зүгээр юм уу гэж бодоод байна л доо.